Окей. Өнөөдрийнхөө хичээлээр би DOM гэдэг зүйлийн талаар голчлоо ярих болно. DOM гэдэг нь бол яг үндсэндээ бол яг JavaScript хэлний одоо энэ JavaScript-ийг бол хэлийг бол би ерөөхдөө ингээд game engine хийх аргаараа ерөөхдөө зааж байгаа. Тэгээ яг JavaScript-тэй бол ямар ч хамааралгүй зүйл. Яг DOM гэдэг зүйлийг би юу гэж тайлбарламаар юм те. Эхлээд тайлбарлахаас өмнө би ихтэй нэг видео үзүүлмээр байна. YouTube руу ороод Steve Jobs and Steve Wozniak татаарэ гэдэг тэнгууд ийм клип гарч ирж байна. Өнөөдөр бид болохоор одоо Steve Jobs, Wozniak хоёрын гიშгсэн мөрөөр араас нь гიშгэж байгаа. People want color. I'm gonna have color. Oh, кинч хацгаа байна штэ гэж ирэлээ гэл. It can't do color. Atari гэдэг компани бол ингээд иймэрхүү тэр үед иймэрхүү байсан гэж цаана тэр Atari гэдэг логог тавьсан байгаа. 1976 он гэдэг. 1976 онд энэ Steve Jobs-ийн кинон дээр гүйлгүнгүүд Wozniak хоёр чинь Wozniak энэ дээр тоглоом Arkanoid гэдэг тоглоом хийсэн. Ашиг юу пинг-понг шиг. Яг тэр 76 оны яг тоглоомныхын зураг нь бол энэ байж байна. Тэгээд тэр яг энэ компани Atari компани 78 онд хийсэн тоглоом нь бол энэ Arkanoid юу Asteroids гэдэг одоо солир хиймэл солируд Asteroid гэдэг үг би одоо яг юу гэж ашиглах юм мэдгүй солир translate google.com Asteroid Агааргүй тийм гинэ. Энийг уншия. Smart Rocket Body Orbit-ийн одоо нарыг тойроод хэрэгэлсэн жижигхэн одоо чулуун биетүүд гэж ерөнхийдөө бол жижигхэн чулуун биетүүд солир гэж баг олж олон жижигхэн. Одоо маш жижигхэн юм бүрийн тойрог айгүй их юм харагдчихэдэг одоо нарны Asteroid solar system гэж solar system. Одоо энэ юм дээр зурган дээр харагдаж байна. Maaхан жижигхэн цагаан цэгнүүд харагдаж байгаа. Эдгээр одоо бол эдгээр бол солирнууд голд нь бол одоо Марс, Дэлхий гэдэг одоо энэ зурган дээр харагдаж байна. Энэ хамгийн гадуур том зориг нь болохоор Jupiter гариг. Тэр хоёрын одоо Jupiter, Mars хоёрын дундуур бол одоо нарыг төрсэн юм айгүй их юм чулуун биетүүд ингээд тойроо эргэлдэж байгаа. Энэ нь бол Asteroid гэдэг. Одоо тэгээ Asteroid гэдэг чулуун биетнүүд дотор одоо сансрын хөлгөөр явж байгаа тоглоом. Энэ тоглоомоо хийж хад явцад одоо бид нэр бол өнгөрсөн хичээл дээр энэ spaceship гэдэг сансрын хөлгөө бол одоо ингээд зураад дуусчихсан байгаа. Гэхдээ энэ юу маань өнөөдрийн бидний одоо гол зорилго би DOM гэдэг зүйлийг хальт ярина гэж хэлсэн. Яагаад бид нарт DOM хэрэгтэй болсон бэ гэхээр бид нар одоо энэ keyboard event гэдэг зүйлийг ашиглах одоо хэрэгтэй болсон. Одоо бид нэр keyboard-оор товчлуураа дараад энэ хөлгөө одоо ингэж нисгэж хөдөлгөх одоо хөлгөө удирдах хэрэгтэй болно. Тэгэхэд бид нэр key event гэдэг одоо events гэж event гэдэг нь болохоор юу хэлээд байна гэхээр би ямар нэгэн одоо болж байгаа бүх үйл явдлууд гэж ойлгож байна. Компьютерийн ард сууж байгаа үед одоо би энэ одоо маус үзэл гэсэн чинь маусны утасны арай ихгүй. Жишээлбэл би одоо энэ товчлоор тоглож байгаа би товчлоор дээр dark гэдэг бол event. Тэгээд турууга авлаа энэ event. Зарж авах бол бас нэг event. Double гэдэг маусын дээр хоёр хурдан дардаг одоо параметрлуулалтаа. Тэр маань бас нэг event. Маус хөдөлгөх одоо бүх юм маань бол event. Өнөөдөр бид нэр key event гэдэг зүйлийг одоо хэрэгтэй болсон тэр events гэдэг зүйлийг браузер дээр маань одоо тэр маань DOM object-нд бол бичигдсэн байдаг. DOM object гэж би яг юу хэлээд байна гэхээр document object models гэж нэрлэдэг. Одоо inspect гэж дараад elements гэдэг одоо энэ tab дээр оронгууд бидний браузер дээр бүх элементүүд маань одоо харагдаж байна. Хамгийн гадуур нь болохоор том HTML гэдэг нэг элемент байгаа. Дотор нь болохоор head body гэдэг head гэсэн хэсэгт нь болохоор одоо энэ браузерт хэрэгтэй мэдээлэлүүд байна гэсэн үг. Тэгээд өөр бусад одоо жишээлбэл гарчиг ч юм уу өөр script ямар ч юм одоо бидний нүдэнд харагдахгүй зүйлс. Body гэдэг нь болохоор одоо бидний энэ хэлсэн дээр харагдах одоо энэ буудсны маань яг энэ хэсгийг харагдаж байна. Тэгмээ body дотор маань болохоор canvas element гэж байгаа. Canvas тэгээд script тааргууд тэгээд одоо бидний бичсэн JavaScript кодууд
Тэгээ хамгийн сүүлд нь болохоор бидний одоо энэ index file энэ доторх код маань хараад чинь тустай. Одоо бид нэр энэ body event ч юм уу, canvas event, аль нэг event эсвэл энэ HTML ч юм уу. Ерөнхийд нь бол энэ HTML гэдгийг одоо гаднах нэг элемент гэдэг. Одоо энэ бүх одоо энэ браузер дотор бүх элементүүд одоо энд бол хамгийн том нь бол HTML харагдаж байгаа. Гэхдээ энэ HTML гэдэг элементний гадуур нэг обжект байдаг. Тэр маань болохоор document гэдэг обжект. Бүгд нь тэр бүгдээрийг бүх элемент маань болохоор document гэсэн обжектын дотор байгаа. Тэгээд энэ обжектуудыг одоо энэ элементүүдийг ингэж хооронд нь одоо энэ элементүүдийн хооронд одоо ямар нэгэн зүйл хийдэг тэдгээр function одоо тэдгээр function-ууд гэх юм аашин тэр бүх одоо кодууд нь энэ DOM object гэдэг зүйлд байдаг. Энэ бол JavaScript бол хэл бол биш, зарим хүмүүс бас андуураад байдаг. Яагаад тэгэхээр хамгийн анх намайг одоо JavaScript хэлийг сурж байхад хүмүүс JavaScript-ийг айгүй удаан гэж одоо их ярьдаг байсан. Тэгэнгүүт би яг жинхэнэ JavaScript-ийн мэргэжилтэнгүүдээс насаад JavaScript үнэхээр тийм удаан юм уу? JavaScript удаан биш ээ. DOM удаан гэж. DOM бол удаан. Гэхдээ JavaScript гэдэг хэл нь бол өөрөө маш хурдан гэж ярьдаг байсан. Тэг хүмүүс болохоор тэр DOM-ыг нь харчаад одоо JavaScript-ийг бол удаан гэж ойлгоод байдаг. Яг тэр DOM гэдэг нь болохоор бидний одоо энэ web application бичгээр зориулсан framework маань бол одоо энэ DOM одоо жишээ нь DOM гэдэг documentation array MDN DOM document object model гэдэг энэ маань тэгээ одоо энэ DOM object гэдэг нь болохоор одоо бидний дэлгэцэн дээр байгаа одоо энэ элементүүд одоо энэ элементүүдийг бидний бичсэн JavaScript-тэй одоо JavaScript бидний бичсэн параметртай холбож өгдөг одоо энэ object-уудыг DOM гэж одоо нэрлэж байгаамаа гэж одоо documentation дээр нь бол тэгжсэн байна хамгийн ихний өгүүлбэр. Тэгээ DOM object гэдэг нь дотор нь юу байх вэ? Одоо энэ бүх DOM object-ууд харагдаж байна. Яри. Энэ дотор ч одоо бидний бичсэн canvas object бас байгаа. Node энэ болохоор бүр доод төвчнийх нь одоо гинэд орох шиг байна. DOM interface тэгээ доод төвчнийх нь ер нь бол тэгээд одоо энэ браузер дээр бүх элементүүд болохоор энэ бүх элементүүд одоо бүх обжектууд маань ерөнхийдөө бол DOM бид нэр одоо санаж байгаа хамгийн эхлээд энэ canvas гэдэг обжектээс select хийж авахта window гэдэг маань болохоор бүх одоо JavaScript одоо энэ цонхон дотор байгаа бүх JavaScript параметр бүгд энэ window энэ маань хамгийн global гэдэг нь хамгийн том обжект гэсэн үг. Параметр гэж хайсараа хамгийн сүүлд олохгүй global object-ээс сайн. Тэгээ байхгүй бол одоо энэ дотор алга байна гэж одоо яа undefined Тэгвэл одоо бид нэр энд variable width height гэдэг энд янз бүрийн variable үүсгэж байгаа. Энэ маань ямар ч хамрах хүрээгүй байгаа. Шууд одоо энэ script нэр хамрах хүрээгүй юу гэдэг байна. Одоо хамрах хүрээ гэдэг зүйлийн талаар би бас харах юм бол ярьж амжааг байгаа. Гэхдээ эдгээр маань ямар ч хамрах хүрээгүй учраас эдгээр маань бүгд одоо window object руу шууд assign хийгдчихдэг. Одоо би window.width гэж бичих юм бол 800 миний энэ үүсгэсэн энэ variable маань болохоор global object нэр window height ийм болоо бичигдэж байгаа гэсэн үг. Энэ обжектууд маань яг тэр хамрах хүрээгүй хамгийн том одоо гадуурх хамгийн гаднах хамрах хүрээ нь болохоор window. Тэгээд тэр window гэдэг обжект маань болохоор дотроо document гэсэн обжектыг бол хадгалж яадаг. Тэгээд document гэдэг нь болохоор бидний одоо web application бичихэд ашигладаг энэ бүх элементүүд маань болохоор энэ обжектууд маань бүгд DOM. Тэгэд бид нэр одоо энэ DOM-оос get element by ID canvas гингүүд canvas гэдэг дээр бид нэр ID гэдэг дээр нь canvas гэж бичсэн. Гингүүд энэ ID гэдэг утгаар нь одоо энэ одоо canvas DOM элементийг бид нэр select хийж өгч байна гэсэн үг. Тэгвэл бид нэр одоо энэ canvas элементэн дээр эсвэл одоо canvas элемент гэдэг нь бид нэр одоо энэ элементэн дээр focus хийсэн байгаа үед гэсэн үг. Тэгэнгүүт гадна нэгнгүүд бидний одоо body object гингүүд энэ цэнхэр харагдаж байгаа илүү том байгаа. Canvas гэдэг нь болохоор зөвхөн энэ голд цэнхэр хэсэг нь харагдаж байгаа. Хоёртаасаа тэр бор нь болохоор ийм зайтай байна гэсэн санаа. Body гэдэг обжект нь бол ийм том обжект гингүүд хоёртоос ийм зайтай байна. Голд нь canvas гэдэг обжектын цэнхэр өнгөтэй байна. Тэгвэл body хамгийн том нь болохоор одоо HTML гэж байгаа гэсэн. Тэрний гадна document гэж обжект байгаа. Тэр document гэдэг нь document on гэж бичингүүд одоо on abort on aux on before copy on яри on гэдгээр ихээс одоо
маш олон функшнгуудын тарагдж байгаа. Эдгээр маань болохоор ивентүүд маань болохоор ерөнхийдөө бол on гэдэг үгээр хэлсэн одоо байдаг. Ерөнхийдөө бол нэр нь ивент одоо энэ методын нэр нь болохоор ерөнхийдөө on гэдэг хэлсэн байдаг. Би ч гэсэн энэ бол ер нь аюул сайн практик. Одоо параметр бичиж байхдаа би ямар нэгэн ивент параметр бичгээд шаардлагатай болсон бол би одоо тэр юугаа болохоор on гэдэг юугаар бичдэг. Тэр маань болохоор өөр бусад девелоперуудын одоо өөр энэ тэнд байгаа өөр бусад девелоперуудаас ойлгоход амархан болно гэсэн үг on гэдгээр хэлсэн. On key down гэмэд одоо энэ документны хаа ч хамаагүй энэ документ гэдэг маань болохоор энэ документ одоо энэ миний бүх одоо энэ бокс одоо энэ цаахан дотор миний ийш оронгод одоо энэ бол өөр нэгэн документ, энэ өөр нэгэн документ, өөр документ. Тэдгээр бол хамаагүй. Энд бол миний документ. Миний документ дотор одоо хаан ч хамаагүй keyboard-аар дарахсан on key down гэдэг энэ function ажиллана. Одоо энд үзэх юм бол энэ маань бол null гэж бичсэн байгаа. On key down маань одоонд бол function биш ээ, ховоос null байна гэдэг. Би нэг ч MDN events гэдэг байгаа зэ. Event object. Event гэдэг нь болохоор interface яра DOM одоо DOM-тай ерөнхийдөө бол одоо энэ DOM гэдэг обжектын дотор байдаг нэг өөр обжект. Тэгээд яра энэ маань одоо keyboard, mouse дарах гэх мэтчлэн энэ юуудыг одоо холбож өгөхөд ашигладаг зүйлээ л гэж. Саяны документэн дээр ерөнхийдөө бол тиймэрхүү юм бичсэн байгаа. Би бол бүтэн уншсангүй. Тэгэхээр одоо бид нэр энд keyboard handler гэдэг би одоо класс одоо энэ параметр бол нэмжиж өгч чинь. Бас энэндээ жоохон refactor гэдэг нь одоо параметр томрох тусам энэ маань замрааг болж ихтэн тэгэхээр эдгээр параметр жоохон томроод ирэнгүүд нь зэгцлээд дахиад жоохон замрааг томроод ирэнгүүд дахиад зэгцлээд ингээд ерөнхийдөө параметр бичиж явдаг. Одоо бид нэр бол энэ параметр хангалттай томроод эхэлж байгаа учраас бид нэр одоо хамгийн анх удаа энэ параметр refactor хийх гэж байна гэсэн үг. Одоо JavaScript дотор нь дөрвөн файл маань замрааг үүсгэгдсэн байсан. Энд би mathematics гэдэг фолдер үүсгээд math гэдэг дотор бол vector гэдэг JavaScript файл бол math гэсэн фолдер дотор ижлээ. Дараа нь бид mathematics гэдэг дотор өөр одоо mathematics холбоотой function өөр одоо классууд бичих хэрэгтэй болох юм бол тэдгээр маань ийш орж ирнэ. Тэр маань болохоор matrix гэх мэтчлэн бол байна. Дараа нь renderables гэдэг юм уу? Renderables гэхээр одоо дэлгэцэн дээр ямар нэг юм зурах боломжтой одоо зурах тэр function уудыг одоо би renderables эсвэл тийм обжектууд ч юм уу тэдгэрийг ерөнхийдөө би юм renderables гэсэн фолдер дотор байгаасаа гэж ерөнхийдөө хүсэж байна. Одоо энэ renderables гэдэг энэ renderables хэлгэж байгаа юм. Энэ дотор маань болохоор бидний одоо зурах хоёр нэг нь access зурах, нэг нь grid одоо 400 grid зурах хоёр одоо хоёр файлаа тэр дотор ижлээ. Дараа нь би энд фолдер биш зүгээр л нэг дам файл ганцхан шиг файл би үүсгэж хийж бодож байна. Энэ заавал фолдер дотор бол байгаад шаардлагагүй. Яагаад тэгэхээр фолдер болгож байгаа гол зарчим нь болохоор тэнд дээр нэгээс олон файлуудыг би бусдаас нь ялгах гэж фолдерууд хийж байгаа. Нэгээс олон файлууд одоо энэ mathematics гэдэг дотор бол нэгээс олон файлууд байна. Renderables гэдэг дотор бол нэгээс олон файлууд байна. Эдгээр маань бол ганцхан байх юм чинь заавал фолдер бол үүсгэж шаардлагагүй. Энд дээр би keyboard keyboard handler keyboard events events гэдэг юм фолдер байж болох юм байна. Яг тэгэхээр бид нэр маус бас ашиглаж болно. Дараа нь энэ юугаа гейм инженер томруулах гэх юм бол бас маус ашигладаг болон joystick ч юм өөр олон юм ашигладаг болж гэх юм бол тэдгээр маань events гэсэн энэ фолдер дотор орно гэсэн үг. Тэгээд events дотроо би хамгийн ихний үүсгэж байгаа keyboard and key events key events гэж дараа нь mouse events доогуур зураастай хоёр үг маань болохоор доогуур зураас энэ маань болохоор namespace гэдэг зүйл.
энэ дотор events гэсэн folder дотор байгаа бүх файлууд маань events гэсэн үгээр ер нь бол дууссан байгаасаа гэж би асууж байна. Events руу оронгууд файлуудын маань урталтанд key events, mouse events, joystick events ч гэдэм үү гэх мэтчлэн. Математик энэнийг бас vector 2 болгочихъя. Яагаад тэр дараа нь бид нар 3 хэмжээс болгож гэх юм бол vector 3 ч гэдэг юм уу өөр бас vector хэрэгтэй болно. Тэгмээс vector 2.js. Одоо энийг бол би энэ одоо яг процессыг бол би түрүүний яриадсан энийг refactor гэж нэрлэдэг. Одоо бидний кодуудаа refactor хийж жоохон зэгцэлж байна гэсэн үг. Тэгээ хамгийн доор нь main.js гэж. Main.js. Эндээс бол одоо яг параметр эхлэн main гэдгээс. Тэгээ одоо энэ index.html гэдэг дотор одоо би дахиад ийм JavaScript код бол бичмээр байна. Index.html дотор зөвхөн одоо HTML одоо элементүүд байж байгаасаа гэж. Тэгэхээр одоо энэ маань JavaScript хамгийн ихтэйд энэ renderable дотор нь draw grid renderable гэдэг дараа нь засах байхаа энэ renderable гэдэг дотор дахиад дотор нь бас өөр фолдерууд үүсээд олон болж магадгүй би ерөнхийдөө бол тэгж удаад гадаар нь зөв renderable гэдэг нэр өгчлөө. Энэ дотор байгаа бүх обжектууд бол за тэр нь чаах render хийх боломжтой гэсэн санаа. Тэгээд spaceship хамгийн сүүлд main.js одоо main.js гэдэг нь одоо хоосон байгаа. Тэгэнгүүт энэ кодуудаа бүгдийг нь copy-дод main.js гэдэг дээр хийгээд тэгээ одоо main JavaScript гэдэг код маань одоо дан JavaScript илүүтэй юм холдоогүй маш одоо зэгцтэй болж эхэлж байна. Энийг бол refactor хийж байгаа гол одоо бидний refactor хийж байгаа гол шалтгаан бол ер нь хамгийн гол зорилго нь кодод зэгцтэй болохыг хүсэж байгаа. Одоо энэ дотор нэг ганц онцгой зүйл нь болохоор style гэдэг CSS код одоо энэ дотор ороод ирсэн байна. Энийг бас CSS гэдэг тусад нь болгоод гэхдээ бичиж болно. Ер нь жинхэнэ параметр бол уул нь бол тэгсэн хамаагүй зөв практик. Энэ тохиолдолд би CSS бол ямар ч санаа зовхгүй байгаа учраас энийг угаас дахиад CSS код хийдэг баг шаардлага гарахгүй дээ гэж тад энийг энэ чигт нүлдээлээ. Canvas object тэгээд дотор нь одоо энэ бол бидний game engine-ийн кодод маань болж байна гэсэн үг. Тэгээ одоо програм ажиллаж байгаагүй шалгаж үзье. Асуудал байна. Окей. Тэгэхээр одоо энэ index гэдэг дээр энэ математикийн доор events key доогор зураас events.js файл. Эдгээрийн хооронд одоо коммент хийчихвэл бас илүү зүгээр дараа нь эдгээр зэгцэж эдгээр дээр дараа нь edit хийхэд илүү хурдан болно гэсэн үг. HTML коммент нь жоохон сонио. Гурвалжин анхаарлын тэмдэг 2 дундуур зураас ингэж HTML коммент эхэлдэг. Энд болохоор event handlers гэж handlers коммент хаахтаа болохоор дундуур зураас нөгөө тийш харсан хаалт. Энэ бол HTML event copy-дод дээр нь энд болохоор vector mat одоо бидний mat library код маань бол энэ дотор энэ комментний доороос одоо бид нэр дараа нь бичих гэсэн үг. Энд өөр файл нэмэхээр бол дээр нь renderables. Окей, ингээд and game logic, game objects. Антина харин эндэг. Тэгээд main гэдэг одоо хамгийн сүүлд main JavaScript-ээс одоо параметр бол эхэлнэ. Энд дотор бидний одоо spaceship гэдэг маань бол бидний хамгийн анхны game object. Game object event handlers одоо бол код нь хамаагүй зэгцтэй. Би бол кодыг яг ингэж унших бол дуртай. Professional улам одоо код сайн болох тусам ер нь бол эхнээсээ айгүй их refactor ер нь бол дандаа refactor
төвлж бодоод ер нь бол бичдэг тийм зурч чадтай очдог олон жил параметр ирэхээр тийм учраас би аль эхлээд одоо энэ талаар би яриач мөртлөө одоо файлынхаа нэрийг өгтөө draw гэдэг ихлүүлсэн байна. Энэ маань namespace гэдэг зүйл дараа нь би энэ одоо файлынхаа зүгээр замыг уншихад л одоо энэ комент байсан байгаагүй. Энэ файл маань юу гэж байгаа би маш амархан мэднэ гэсэн үг. Draw гэдгээр ихэлсэн бол одоо энэ маань бол зурах зүйл байна. Ямар нэгэн зурах одоо функшнгууд маань бүгдээрээ draw гэдгээр эхэлнэ. Тэгээ draw юу зурах гэж байгаа ардталт нь одоо яг энэ маань англи хэл шиг уншигдана гэсэн үг. Тийм учраас namespace гэдэг зүйл маань ерөнхийдөө энэ нэрний орон зай гэж одоо энэ JavaScript дээр байгаа математик тэгээ vector 2 гэдэг класс тэгээд events дотор маань key events одоо key events гэдэг нь болохоор keyboard event дараа mouse events гэх юм бол key events гэхээр бас жоохон ойлгомжгүй гэж болох юм байна. Keyboard events ер нь бол ингэж хэлсэн хамаагүй зөв. Тэгэхгүй бол ер нь бол товчж өчгөл ер нь бол маш муу практик. Одоо Google ч гэдэг юм уу, Microsoft ч гэдэг юм уу том компанид бол ажилд орё гэх юм бол чам товчж өчгийг бол зөвшөөрөхгүй. Чи бүх үгээ бүтнээр нь бичих ёстой. Манай компанид ч гэсэн ялгаагүй. Одоо надтай нийлж параметрж байгаа хүмүүс бол бүгдээрээ бүх үгээ бүтнээр нь бичээ гэдэг нь шаардлага тавьдаг. Тийм keyboard events. Одоо бид нэр энэ keyboard events гэдэг функшнгаа бичнэ. Events, keyboard events. Өмнөх шиг би одоо object үүсгэж байгаа энэ зарчмаараа л явчихж байна. Бид нар object үүсгэхдээ object-ийг үүсгээд run create гэдэг функшн ашиглаж яадаг. Keyboard events. Би одоо энэ файлынхаа variable-ийнхаа нэрний хамгийн ихний үсгийг энд болохоор томоор бичээд байгаа. Би энэ одоо харах юм бол миний энэ object-ууд маань бүгдээрээ тийм vector object гэдэг vector гэдэг ихний үсгийн том гэсэн бүртлөө би variable бичгтээ variable-уудаа дандаа бүгдийг жижиг үсгээр бичээд доогуур зураастай бичээд одоо дунд хоёр үгний хооронд доогуур зураасаар заавч бичиж байгаа. Энэ маань бол ерөнхийдөө параметр ертөнцид нэрлэхдээ энийг бол lower case гэж нэрлэдэг. Өндөр одоо keyboard events гэдэг би одоо хоёр үгийг нийлүүлээ хоёр дахь үгнийх нь эхний үсгийг би томоор бичээд байгаа keyboard events гэдэг. Энийг болохоор camel case гэж нэрлэдэг. Camel гэдэг нь болохоор одоо нөгөө энэ ч цаа авсан ялгаагүй. Энэ хэдэн ч цаа авсан гэж чи энэ хоёрын оронд зайнуудыг ярьж байгаа бол энэ бол ямар ч ялгаагүй. Түүнээс variable нэрийн дотор бол зай байх болохгүй. Variable нэр маань бүх ямар ч хоорондоо зайгүйгээр бичигдсэн байх болно. Гэхдээ энэний дараа би өөр видеон дээр тусдаа ярина яг энэ илүү детальчилж. Энд одоо camel case гэдэг нь camel гэдэг нь ерөнхийдөө бол тэмээ гэсэн үг. Одоо нэг энэ цайны үгнүүд маань болохоор нэг үсэг нь ингээд том болчихгонгод тэмээний бүх шиг одоо нэг иймэрхүү харагдаж байгаа. Тийм учраас энийг болохоор camel case гэж одоо нэрлэдэг. Энийг болохоор одоо lower underscore гэдэг юм уу lower case юу гэж нэрлэдэг би одоохондоо яг нэрийг санахгүй байна. Ер нь бол энэ бол миний одоо параметр би variable-уудынхаа нэрийг бич. Миний ер нь бүх параметранда ингэж явсан. Яг энэ зарчмаар явсан байгаа. Эндээс би нэг зүйлийг чухалж хэлэх гээд байгаа. Дараа нь би яг constructor function гэдэг зүйлийг ярихдаа яг энэ зүйл маань илүү тодорхой болно. Бид нэр энд ямар нэгэн object үүсгэж байгаа create одоо function. Би энд бол ерөнхийдөө constructor function гэдэг зүйлийг одоо заагаагүйгээр ер нь өөр аргаар би энэ хийгээдсэн. JavaScript нь болохоор одоо өөр аргаар бас object үүсгэх боломжтой хэл учраас одоо class гэдэг зүйлийг ерөнхийдөө бол 3 янзаар бараг хийх боломжтой. Тийм хэл учраас би бол толгойг нэрвүүлэхгүй гэдэг нь аль болох амархнаар заах гэж оролдсон санана. Энэ маань болохоор би одоо энэ variable-ийн хамгийн ихний үсгийг томоор бичээд байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр энэ object маань өөрөө бол ерөөсөө энэ object-д бол би өөрт нь бол ерөөсөө хүрэхгүй. Гэхдээ энэ object маань надад дандаа шинэ ямар нэгэн өөрийнхөө одоо хуулбар proto гэдэг дээр өөрийгөө assign хийсэн. Надаас одоо энэ функшнуудыг ашиглах боломжтой. Нэг тэмдээ team object үүсгэж байгаа гэвэл би одоо энэ гэсэн санааг илэрхийлэх гээд том үсгээр бичээд байгаа. Жохон ойлгоход хэцүүж магадгүй. Энд бол би new keyboard
events шинэ object үүсгэж чинь тэр маань болохоор object create this. Энэ маань болохоор би хэрэг санаж байгаа би object үүсгэхдээ нэг object үүсгэхдээ тэгээд энэ object маань одоо энэ function-гийн одоо this гэдэг маань бол өөрөө энэ keyboard object гэдэг маань яг одоохондоо бол одоо энэ function дотор бол тийм байгаа. This гэдэг маань бол одоо энэ object өөрөө. Тэгэнгүүт энэ object гэдэг маань одоо энэ object-ийн keyboard гэдэг object-ийн методуудыг ашиглах боломжтой болгочод би ийм бичиж байгаа. Одоо шилэн энд би нэг method call object method. Тэгэнгүүт энд method яг одоо энэ кодонд бол энэ маань undefined гэдэг error заана. Яг тэр object гэдэг одоо энэ object-д бол method гэдэг одоо function бол байхгүй байгаа. Энэ дотор бид нэр энэ object-ийг үүсгэхдээ ямар нэгэн function бол бичээгүй. Хэрвээ энэ одоо object дотор ингээд method гэдэг ийм property байсан, эсвэл энэ object-ийг цүүд нь үүсчихэд object method тэнцүү function. Ингээд бид нэр энэ object-д ямар нэгэн method өгсөн байсан бол энэ маань одоо энэ код маань зүгээр ажиллана. Яг энэ тохиолдолд бол энэ маань ажиллахгүй байгаа. Тэнгүүд бид нэр яасан бэ гэхээр prototype inheritance гэдэг би 5 дахь хичээл дээр ярьж байсан. Доогуур зураас proto тэнцүү this. Тэнгүүд энэ object маань болохоор одоо би нэг epic-ийн зүйлээ гаргаж ирээд энд одоо энэ object маань бол үүссэн. Энэ object дотор одоо method гэдэг function бол байхгүй. Гэхдээ энэ object дотор бол цаанаасаа энэ object үүсгэхэд энд бид нэр object үүсгэсэн. Тэр маань цаанаас default-ороо proto гэдэг доогуур зураас proto гэдэг property байгаа. Энэ бол одоо secret гэх юм уу, нууц гэх юм аашин proto. Доогуур зураас гэдэг нь болохоор энэ variable-ийн нэрэнд юу ямар санааг илэрхийлээд байгаа гэхээр энэ бол private гэсэн санаа. Уул нь бол object parameter-д бол ерөнхийдөө ер нь parameter-д доогуур зураас гэж эхлэх юм бол энэ бол private одоо зөвхөн энэ object нь өөрөө ашиглах гэж энийг энэ property-г бол бичсэн. Энэ method ч юм уу ямар нэгэн зүйлсийг эднийг бол гаднаас өөр хүмүүс бол өөр одоо бусад ирээдүйчнэр бусад энэ function энэ юм тэгээд ашиглах боломжгүй гэдэг уул нь тэгсэн санаа. Тэнгүүд бид нэр одоо энэ private юуг нь бол шууд дараад бичиж байгаа. Энэ гаднаас хандах боломжгүй гэдэгт нь бол одоо JavaScript маань өөрөө хандах боломжтой байдаг. Тэнгүүд JavaScript-ийн object одоо доогуур зураас proto disk чингүүд disk гэдэг энэ object маань болохоор өөрөө одоо энэ keyboard event гэдэг энэ object энэ хамгийн гадуур нэг том object. Тэнгүүд энэ одоо энэ object-наас бид нэр энэ доор нь method гэдэг одоо энэ нэртэй method-ийг бол одоо дуудаж ажиллуулах гэж оролцсон. Тэнгүүд энэ дотор л одоо object нэр энэ бидний энд үүсгэсэн. Бид нэр энд болохоор object үүсгэсэн. Энд үүсгэсэн object маань болохоор одоо method гэдэг function байхгүй учраас proto гэдгээ сайн. Proto гэдэг нь болохоор одоо proto гэдэг маань бол ерөнхийдөө энэ одоо object яг л бид нэр proto тэнцүү this гэдэг энд assign хийсэн. Ягангөр энд болохоор бид нэр энд бид нэр энэ proto бол this гэдэг assign хийсэн. Тэнгүүд энэ proto гэдэг нь энэ this object руу keyboard гэдэг рүүгээ ороод method гэдэг function бол олчиж байгаа. Тэгээ энэ function маань бол ажиллана. Гэхдээ энэ function дээр this гэдэг маань энэ object болсон байна. Энд үүсгэсэн энэ object. This гэдэг маань одоо яг өөрөө энэ бидний энд үүсгэсэн obj гэсэн нэртэй object. Ингэж очих нь жоохон толгой эргүүлдэг учраас энэ зүйлийг л одоо яг ингэж бичсэн хоёр мөр кодыг нэг мөр болгоцсон байгаа маань болохоор object create гэдэг function. Тэгээд proto нь бол this шүү гэд бид нэр одоо энэ object-ийг паслчиж байгаа. Тэгээд return new keyword events. Одоо бид энд шинээр үүссэн object-ийг бид нэр return хийж буцааж энэ create гэдэг function маань return одоо энэ шинэ object үүсгээд шинээр үүссэн object-ийг буцааж өгч байгаа. Ингэж шинэ object үүсгэж байгаагаа болохоор би ингэж шинэ object үүсгдэг одоо object-ийг би болохоор бүгдийг том үсгээр бичээд байгаа санаа.
энэ том үсгээр бичсэн одоо энэ variable маань санаа нь болохоор энэ object нь өөрөө шинэ object одоо үүсгэж өгдөг өөрийгөө одоо prototype энэ object-ны method function-уудыг бүгдийг нь одоо энэ шинээр үүссэн object-ууд маань бол одоо энэ method гэдэг function-ыг бол ажиллах боломжтой байгаа. Oops. Одоо энэ шинээр бид нэр variable assign хийzүү object create this. Object create гэдэг маань бол одоо яг бидний иргэний параметрчээд байгаа таад ерөнхийдөө адилхан. Одоо энд харах юм бол object гэдгийг эхний үсэг нь том байгаа. Энэ маань болохоор юу гэдэг вэ? Green object нь өөрөө шинэ object үүсгээд түүнийгээ буцааж өгнө гэсэн үг. Тийм учраас энэ маань өөрөө constructor function. Одоо constructor object энэ дотор энд бол function бол биш. Constructor object JavaScript дотор тэгж нэрсэн зөв юм байна. Түнгэсээ би нэрийг өгчлөө. Энийг бол constructor object. Яа тийм constructor object энэ маань өөрөө keyboard event гэдэг маань өөрөө object. Тэгээд дотор create гэдэг метод байгаа. Тэр create гэдэг методыг дуудангууд биднэрт шинэ object return шинэ object буцааж өгнө. Тэр object нь prototype одоо энэ методуудыг ажиллуулах боломжтой гэсэн үг. За бид нэр одоо тэгэхээр keyboard event гэдэг object бол үүсгэсэн, буцаагаад өгсөн. Энэ дотор одоо методуудаа бид нэр бол бичнэ. Keyboard event. Тэгэхээр одоо main function дотор бид нэр энд саяны object-ийг үүсгэх. Бид нэр key events keyboard events гэсэн үг гэж байна. Энэ нь болохоор жижиг нэр бүх хүсийн би жижигээр бичиж байгаа болохоор энэ бол өөрөө instance гэсэн үг. Instance гэдэг нь болохоор юу гэдэг вэ гэхээр шинээр үүссэн object. Одоо хаа нэгэн газар бол одоо игнээс нь зурнаа. Keyboard events create энэ keyboard events гэдэг create гэдэг одоо шинэ object үүсгэж. Тэгвэл одоо бидний memory дотор бол keyboard events гэдэг энэ object маань бол байж байгаа. Tom key энэ object. Тэнгүүд энэ дотор create гэдэг методтэй үүнийг дуудаад бид нар ажиллуулангууд keyboard events гэдэг энэ object үүсэж байгаа. Энэ маань болохоор memory дотор дахиад өөр үүсэж байгаа object. Энэ object-ийг бид нэр instance гэж нэрлэдэг байгаа. Энэ дотор энэ object дотор одоо бид нэр this гэсэн одоо variable-ыг ашиглаад бүгдээрээ одоо this гэдэг variable бол энэ object дотор одоо энэ шинээр үүссэн энэ object нэ гэсэн. Энэ object нь өөрөө prototype inheritance хийсэн. Энэ keyboard events гэдэг методуудыг бүгдийг нь ашиглах боломжтой шинэ өөр одоо object. Тэнгүүд бид нэр дахиад өөр одоо create events гэдэг дахиад өөр object үүсгэх юм бол тэр object-ны одоо this гэдэг variable нь энэ object өөрлөгөө заасан энэ object энэ дотор бас доогуур зураас proto inheritance хийсэн. Энэ object нь бас энэ method function-уудыг ашиглах боломжтой болно гэсэн үг. Тэгээд энэ шинээр үүсэж байгаа одоо энэ this гэдэг үүсэж байгаа энэ object-уудыг ер нь параметрт instance гэж нэрлэдэг. Instance. Одоо жишээлбэл би энд үзье. Код руугаа ороод, консоль руугаа ороод variable array variable array. Одоо бид нэр array гэдэг одоо array object маань үүссэн. Энэ дотор одоо шинэ key юу гэдэг keyword гэдэг нь түлхүүр үг гэсэн үг. Key энэ түлхүүр word гэдэг нь үг гэж байгаа. Одоо бид нэр нэг reserved words гэдэг параметрны цаанаасаа ирсэн үгнүүд гэдэг. Энэ дотор маань болохоор instance of гэдэг үг байгаа. Instance of гэдэг маань болохоор одоо юу гэдэг юм бид сая instance гэдэг зүйлийг бол тайлбарласан. Энэ array одоо instance of энэ маань operator. Тэгээд array гэдэг object. Энэ array гэдэг object нь энэний instance мөн үү гэж энэ одоо array гэдэг зүйлийн instance мөн үү гэнгүүт true гэж гашиж байна. Гэтэ энэ талаар би дараа object oriented programming гэдэг зүйл хичээл дээр бол бусд нь бол дэлгэрэнгүй ярина. Ерөнхийдөө бол одоо энэ маань keyboard events гэдэг одоо бидний шинэ instance object маань үүссэн. Одоо энэ дотор бид нэр ямар нэгэн юу яах хэрэгтэй?
function гэж энэ метод. Хамгийн ихний одоо энэ дотор бол ерөнхийдөө бол би хамгийн ихэнд бол хоёр function ер нь бол бодож байна. Keyboard down, keyboard авахд ажиллах function, тэгэд авахд авах function. Keyboard авахд ажиллах function. Тийм. Ерөнхийдөө бол гэхдээ тэрнээс өмнө би энэ keyboard events гэдэг энэ код руу ороод энэ кодныхоо методыг ер нь бол бичсэн зүг байх гэж бодож байна. On key down. Ерөнхийдөө бол би нэг өөрөө ер нь бол яг одоо энэ браузер маань цаанаас хэрэгтэй энэ document object эдний методууд нь бол дандаа ингээд нийлүүлээд бичсэн байдаг бүгдийн жижиг үсгээр on cancel, on compile, on change, on click, on close, on context яа бүгдийн жижиг үсгээр бичсэн. Би ихтэй тэгж бичих хүсэхгүй байгаа. Ерөнхийдөө бол би үг болгоно тусдаа уншихад илүү амархан гэдэг үүднээс би бол ингэж бичих бол дуртай. Миний одоо стил хэм ашин параметр. Энэ маань бол on key down метод маань болохоор function Натар ямар ч нэг ийм function байх бах. Тэгээд энэ эсрэг нь болохоор адилхан on key up ийм event бол байна. Эндиш энэ function маань ерөнхийдөө create гэдэг маань энд юуг авах хэрэгтэй байна. Элемент аль элементнээс одоо аль элементний ивентийг одоо мэдхийг хүсэж байгаа. Тэр маань болохоор энэ DOM object байна. DOM element created function маань. Тэгээд шинээр үүссэн object маань new keyboard event гэдэг object маань. DOM element тэнцүү DOM element ингээд return одоо би main JavaScript гэдэг код руу ороод энэ дээр би аль элементний одоо event-ийг би одоо event гэдэг маань ямар нэгэн зүйл болохыг би тэрнэлсэн. Аль элементний одоо би аль элемент гэдэг нь болохоор бидний яриад байгаа элемент гэдэг одоо энд нь айгүй олон элемент байгаа. Одоогийн бидний бичсэн кодд аль хэдийн гадуур нь HTML гэдэг нэг элемент байна. Тэр элементийн дотор head body гэдэг хоёр элемент байна. Body дотор нь оронгууд дахиад canvas гэдэг нэг элемент, script 2 3 4 5 ширхэг script гэдэг элемент байна. Тэгээ аль элементнийг авах гэдэг юм бэ? Тэрнийг авнаа гэсэн. Тэгмэд бид нэр документ одоо энэ create object keyboard event гэдэг object үүсгэхдээ тэр элементийг пассан. Тэрэн дээр нь би document гэдэг элементийг пасч чинь document гэхээр одоо энэ HTML гэдэг энэ элементний би гадуур нь байгаа одоо харагдахгүй элемент гэж хэлсэн. Тэгэхээр энэ одоо цаохонд орсон л бол хаан чамаагүй keyboard дарсан одоо keyboard event маань л ажилланаа гэсэн үг. Тэгээд дараа нь би keyboard event on key down За зөө би яаж ярих вэ гэж. За юу ч ингэчээ. Add event listener. Одоо би яг ойлгож эхэлж байна дизайн нь. Ерөнхийдөө иймэрхүү байна. Энэ маань on key down ийм function байхгүй байна. Энэ метод маань ийм байх юм байна. Bind тэгээд суулгаад is down Батар нь бол ийм хоёр метод байна. Bind гэдэг маань болохоор бид нэр одоо тоглоом ногдтой options руу ороод keyboard-ныхаа үсгнүүдийн тохиолыг нь өөрчилдөг.
одоо counter доодоо ямар ч тоглоом тоглосон ба ер нь бол бид нэр keyboard-ныхоо одоо энэ товчлуурыг дарангууд хийдэг үйлдэлүүд энэ өөр өөрсдийнхөө тохируулж одоо өөрчилдөг. Тэр тохиолдолд одоо бид нэр bind гэдэг function маань ажиллана гэсэн үг. Bind гэдэг нь ерөнхийдөө тэр энэ товчлуурыг дарангууд энэ action хийгээрээ, энэ товчлуурыг дарангууд энэ action хийгээрээ гэж одоо энэ keyboard events маань бидний action-гуудыг одоо save-лэх болно. Тэгэхээр хамгийн ихнийх нь болохоор энэ маань болохоор key code гэдэг нь болохоор одоо бүх keyboard-ны бидний keyboard-нэр байгаа товчлуурууд маань өөрсдийн key code гэдэг зүйлтэй. Тэгээд тэрүүгээр давтагдахгүй одоо тэрүүгээр ялгагдаж энэ маань ажиллаж байгаа. Нэг нь одоо 1 2 3 4 гэдэг одоо A хэсэг нь 1-ийн тоо, B хэсэг бол 2-ын тоо ч гэдэг юм уу, C гэдэг нь 3-ын тоо гэдэг шиг одоо бүх хэсгүүд маань ерөнхийдөө бол тоогоор ингээд тэмдэглэгдсэн байгаа. Тэр маань болохоор key code. Тэгээд action. Энэ маань ийм хоёр метод тавна. Тэгээ энэ маань болохоор is down гэдэг функшн маань болохоор key code. Энэ ямар ч одоо is гэдэг одоо энэ методыгаа би хамгийн ихний үгийн is гэж эхлүүлж байна. Is гэдэг is яг би одоо энэ бол бас миний юм дотор коднууд дээр хамгийн их одоо элбэг ажилладаг методууд гэж бас магадгүй. Зарим variable-ийн нэрмээр айгүй болоод газар is хэрэг одоо миний бичсэн ямар нэгэн кодыг унших юм бол JavaScript, PHP юу яхан хамаагүй C++ ямар ч параметр бичсэн бай. Is гэдэг одоо би variable нэр зарим variable нэр эсвэл function-ийнхаа нэрийг бичсэн байгаа. Is гэдэг нь ямар санааг илэрхийлээд байгаа гэхээр энэ function return boolean data type буцаана гэсэн. Boolean гэдэг нь санаж байгаа бол true false гэсэн хоёр утга байгаа. Энэ function маань болохоор true эсвэл false гэдэг аль нэг ямар нэг тийм утга өгнө гэсэн үг. Тэгэхээр return down keys хөө this down keys би одоо variable ханарыг бодож байна. Ерөнхийдөө бол парам бичгэд одоо сайн парамист болно гэдэг нь бол ерөнхийдөө энэ бол одоо жинхэнэ live coding. Variable-ийн нэрийг бодохдоо би маш их одоо бас анхаардаг. Энэ variable-ийн нэрийг яаж зөвнөр өчгөө. Тэгэхгүй бол айгүй олон газар одоо зарим өөр хүмүүсийн кодноос ийм айгүй их унших болно. Өөр хүмүүсийн бичсэн кодыг уншингууд variable s тэнцүү 1 2 3 гэж бичсэн байдаг. Би s гэдэг нь юу гэсэн үгийн what the fuck гэж байгаа. Тийм учраас тийм зүйл би бол миний кодыг уншиж байгаа хүмүүс одоо эсвэл та нар одоо та нарын бичсэн кодыг одоо би уншихад ч юм уу миний бичсэн кодыг та нар уншихад саяны тэр товчсон үсгнүүд бол айгүй bad practice одоо муу зүйл учраас би болохоор үгнүүд дээр маш их одоо боддог. Хэрвээ энэ үгийг би одоо англи хэлэнд сайн мэдэхгүй хүн ч гэсэн энэ төхөх хүн, хэдэд хүн, малайз хүн хаанч хамаагүй одоо дэлхийн энд хүмүүстэй Microsoft-ийн параметрууд одоо нэлээд параметрлээ гэхэд янз бүрийн хүмүүс байгаа. Тэдгээртээ би одоо зөв ойлголтын тулд хамгийн зөв үгийг сонгож очих нь бол маш чухал. Тэн энэ дотор би одоо ямар үгийг бодоод байна гэхээр нэг variable үүснэ, object нь. Тэр object маань болохоор одоо дарсан keyboard-ны дардсан байгаа товчлууруудыг хадгалж ийн гэсэн үг. Дардсан гэдэг нь бол ингээд дарц одоо би энэ keyboard-ныхаа урагшаа гэдэг товчлуурыг тоглоомд олж явахад айгүй их дарна одоо гүйдэг тоглоом байдаг гэж маарай ч юм уу урагшаа гэдэг товчлуур дардсан байгаа. Бидний хийж байгаа юм онгоц гэдэг тоглоом байна. Энэ дээр одоо бид нэр дээшээ дарахад энэ онгоц маань бол явах хэвээр. Тэгмээд энэ товчлуур дарагдсан байх үгүй юу гэдгийг асуухтаа бид нэр энэ function ашиглана гэсэн үг. Is down ингээд одоо энэ товчлуурууд маань бүгдээрээ key code гэж байгаа. Энэ товчлуурууд маань бүгдээрээ. Тэгээд энэ товчлуур дарагдсан байна уу? Тэр key code одоо асуу. Тэдгээрийг маань болохоор нэг одоо object үүснэ. Нэг object энэ object маань нэг object variable. Тэр variable болохоор энэ дарагдсан байгаа товчлууруудыг одоо хадгална гэсэн үг. Тэр variable-ийн нэрийг би яг одоо бодож байна. Тэр маань юу байх вэ гэхээр ерөнхийдөө бол дарагдсан товчлуурууд монгол хэлэнд бол тийм л үг байх хэвээр. Энийг уншиж байгаа хүн болгон тэгж л уншиж байгаас гэж би үзэж байна. Дарагдсан товчлуурууд гэдэг нэртэй object. Тэр маань болохоор new keyboard events down keys key down keys. Энэ забайж утгад юм down keys. Энэ маань object. Одоо энэ object-ийг би
зүгээр нэг юм object болохыг хүсэхгүй байна. Энэ object-ны энэ методд удаад энэ create гэдэг proto-г би null гэж өгж ин proto бол ямар ч одоо proto гэдэг нь prototype-аас хайгаад нөгөө function-уудаа хайн нөгөө function-ыг олдохгүй бол дахиад prototype гэх object маань prototype chain гэж хайж явсараа хамгийн сүүл object гэдэг object-ын дээр очдог. Тэгээ олдохгүй бол undefined буцаадаг. Тэгэнгүүт бид нэр болохоор proto-гийн шууд анхнаас нь 0 гээ өгч чинь. Энэ маань болохоор ямар object үүсгдэг вэ гэх юм бол console руу ороод дээр variable obj гэнцөө object create null. Одоо энэ obj гэдгийн цэгийн дараа тарангуй дотор нь ямар ч метод, ямар ч function, ямар ч property юу ч байхгүй байгаа. Энэ бол одоо бүр хов болсон object болж байна гэсэн үг. Одоо нээж харах гэсэн ч гэсэн дотор нь no properties. Дотор нь юу ч байхгүй байна. Энэ бол хов болсон object гэсэн үг. Тэнгүүд би зүгээр одоо obj 2 гэж үсгээд зүгээр одоо энэ curly bracket энэ syntax-аар одоо би object үсгэе. Тэнгүүд энэ маань юу гэх юм бол дотор нь харангууд proto нь болохоор object үссэн дотор нь ийм function methodуд байгаа гэдэг дотор нь илүү төтөмнүүд бүгдийг өгчөөд байгаа. Тэгээд энэ obj 2 тэнцүү зэг гэдэг дарангууд дотор нь ийм олон юм гараад ирж байна. Миний одоо энэ keyboard дарсан товчлууруудыг хадгалах object минь болохоор би ийм олон metod set байгаас гэж дотор нь огт хүсэхгүй энэ маань хов болсон байгаасаа гэж хүсэж байгаа учраас би object create null одоо object create null тэгээд down keys гэдэг variable үсгээд дотор нь тэр маань болохоор одоо дарагдсан товчлууруудын key code-ыг хадгалнаа гэсэн үг. Тэнгүүд одоо яах вэ? Тэгээд энэ маань болохоор энэ элемент бидний пассан. Тэр элемент маань болохоор энэ new created одоо энэ бол бидний одоо constructor function. Constructor гэдэг маань болохоор шинэ object үүсгэж өгч байгаа одоо function гэж хэлээд байгаа. Тэр constructor function маань болохоор on element биднэрт болохоор document element гэж цаанаасаа одоо энэ object-ийг өгтөө биднэрт энэ object-ны одоо events-ийг энэ object-ын дотор дарагдсан одоо event-үүдийг одоо сонсноо гэсэн үг. Тэнгүүд бид нэр энэ дэр on key down тэнцүү function бидний одоо энэ DOM object гэдэг нь одоо энэ дотор бол document object маань бол өөрөө. Тэнгүүд document on key down гэдэг нь харсан маань одоохондоо null байгаа. Тэнгүүд бидний null-ыг нь одоо бидний бичсэн энэ create-сэн энэ function болгоно гэсэн үг. Тэгээд энэ function маань юу гэх вэ гэхээр энэ маань events гэсэн object-ыг авна. Event гэдэг одоо object энэ function бол цаана document object DOM маань бол биднэрт дуудаад өгчнө. Одоо keyboard дээр бид нар ямар нэгэн товчлуур дарангууд энэ function дуудагдана гэсэн үг. Жишээлбэл console log энэ дээр би ячи key down. Одоо би энэ хаана хэд мөрөн дээр хийж байна? 21 дэх мөрөн дээр. This гэдэг энэ би бичих чад variable-ийн нэрийг мартсан. Энэ маань нэр амархан ш одоо DOM key codes одоо энэ object маань болохоор бидний харагдсан байгаа товчлууруудыг бол хадгалж байгаа object. Энэний key code. Энийг бид нэр одоо буцаагаад энэ маань equals true гэж. Хэрвээ энэ маань бол үнэн байх юм бол одоо энэ товчлуур дарагдцсан гэсэн үг. Одоо энэ элементийг ямар нэгэн элемент одоо энэ object-наас энэ ямар нэгэн property болно бол шалгана гэсэн. Property маань баахан тоонууд байна. Тэр тоонуудыг одоо бид нэр яаж мэдэх вэ гэдэг нь бол энэ function-аас дарагдана. Яг одоо би энэ яаж харагдах вэ? Энд би юу ачаа? Debugger гэдэг зүйлээ одоо зааж энэ бол шинэ keyword бас. Энэ маань болохоор зөвхөн одоо developer tool-ийн консолоор нийцсэн байгаа үед зөвхөн ажиллана. Одоо F5 дарангууд parameter энэ debugger гэдэг дээр ирээд parameter pause аваа зогсчихж байгаа. Одоо тэгээд энэ элемент нь бидний энэ function маань болохоор цаанаас ирэхдээ энэ DOM element гэдэг маань document object-ийг өгсөн. Одоо бид нэр энэ console руу ороод саяны энэ variable руу бас эндээс бид нар одоо хандаж чадна. Бид нэр ES-г дарах юм бол доор нь одоо console гараад ирж байгаа. Энд би DOM element доор нугас харагдаж байна document гэдэг элементээ гэдэг.
Тэнгүүд энэ документ элемент маань болохоор түрүүнээс on key down гэдэг маань 0 байсан. Одоо бид нэр F9-ээр дараад одоо энэ new keyboard events гэдэг нь болохоор энэ шинэ object одоо this гэдэг нь болохоор одоо энд харагдана. This гэдэг бол object-ийн дотор bind create is гэсэн методтэй гэж байна. This гэдэг нь үндсэндээ энэ keyboard event гэдэг энэ object бид нэр энийг маш амархан шалгаж байна. Одоо энэ дээр keyboard events object equals this true гэж энэ this гэдэг нь яагаад тэгэхээр бид нэр одоо энэ create гэдэг function гаах дуудахдаа main function-гаас дутагдаа энэ object-наас шууд одоо ажилласан байгаа keyboard events create. Тэгээ keyboard events гэдэг нь одоо энэ тохиолдолд this тэнгүүд одоо this гэдэг нь ерөнхийдөө энэ object нь өөр гэсэн үг. Одоо энэ keyboard events. Тэгээд энэ object-ны элемент нь болохоор DOM одоо энэ элемент. Тэгээд энэ даасан товчлууруудыг энэ одоо property дотор хадгална гэдэг. Одоо энэ элементний on key down бол 0 байгаа. F9 дарсны дараа бол одоо арай document on key down энэ бол одоо дахиж 0 байхаа болсон. Энэ бол F гэдэг нь одоо function дотор энэ function болохоор event гэдэг object-ийг авна. Одоо body нь энэ байна гэдэг бидний бичсэн код харагдчихна. Хэрвээ энийг анзаарч байгаа бол одоо бидний keyboard event гэдэг object дотор байгаа бичсэн энэ function байгаа. Function энэ event гэдэг одоо аргумент авна. Тэгээд body-ны хийх зүйл нь болохоор console log key down гэж байгаа. Одоо F5 дараад парама ажиллуулъя. Энэ яагаад дахин ажиллаа гэдэг үлээ. Нэг юм сонирн болж байгаа чинь дахиж ажиллах хэсгүүд F5. Би F5 дарсан юм өөр юм даар. F5 би Windows стандарт. F5 чи refresh хийж байгаа шүү дээ. Visual Studio стандарт. Одоо консоль руу ороод бид энэ документныхаа хаа нэгэн газар одоо би маус маань бол би зүгээр хаа нэгэн газар документныхаа хаан чамааг дарчлаа. Тэгээд би одоо keyboard-д дарна. Key down event ажиллаж байна. Keyboard гэдэг function одоо энэ бидний бичсэн энэ function маань ажиллаж байгаа. Энэ function хэн дуудаж ажиллаулаад байгаа юм бэ гэх юм бол DOM object маань DOM object гэдэг нь бидний new keyboard events гэдэг нь элемент. Тэр элемент маань болохоор DOM object. Энийг DOM элемент гэжтэй. Тэр нь илүү зөв юм байна. DOM элемент. Элемент гэдэг нэр хэтэрхий ерөнхий нэр яг ямар элементийн гэдэг нь бол мэддэхгүй байгаа. Тийм учраас би нэг DOM элемент гэдэг нэр өгöd. Одоо энэ код маань илүү одоо professional гэдэг шиг болж энэ мэргэжлийн. Одоо энэ function маань юу хийх вэ гэх юм бол console log event object харъя. Бид нэр цаанаас одоо ямар object өгöd байгаа юм бэ? F5 дараад refresh console руу ороод одоо би энэ цаахны одоо энэ браузерын window body хэсгийнх нь хаан чамаагүй би маусаа дараад одоо keyboard-ныхаа товчлуурыг дарна. Жишээлбэл би одоо яг keyboard-ныхаа дээш сумыг дарж байна. Дээш сум заасан. Тэгэнгүүт бид нэр keyboard event гэдэг object-ийг буцааж өгч байна. Keyboard event. Keyboard event гэдэг нь болохоор дотор ийм property-тэй. Тэгээд энэ маань болохоор өөрөө бас prototype inheritance гэсэн. Тэр prototype inheritance болохоор keyboard event гэдэг object. Тэгээд тэр маань болохоор UI event. Тэгээ явсараад хамгийн сүүлд event object. Тэгээд object ингээд цаашаа байхгүй. Ингээд хамгийн сүүлд дуусч байгаа. Энэ бол одоо prototype chain гэдэг зүйл. Prototype chain гэдэг одоо энэ object маань энэ function-уудыг хүртэл одоо дуудах боломжтой, ажиллуулах боломжтой гэсэн compose гэж энэ жишээлбэл энэ event гэдэг object-ийн compose. Тэгэнгүүт дээш явангууд UI event, UI гэдэг нь user interface event гэж байгаа. Тэгээд дээш явангууд UI event, keyboard event гэж энэ keyboard event нь болохоор UI event-ээс одоо prototype chain хийсэн. UI event нь цаашаа event object, event нь цаашаа object тэгээд дуусч байгаа. Тэгэнгүүт keyboard event гэдэг нь болохоор буцаад ирэнгүүт keyboard event гэдэг одоо object хийж байна. Энэ object-ын дотор ийм properties-ууд байгаа гэж байна. Энэ property дээр харах юм бол key code гэж байна. Property 38 гэж бичсэн байна. Энэ маань одоо бидний аль товчлуурыг дарсан бэ гэдэг товчлуурын код нь гэсэн үг. Одоо энэ би event гэдэг property key code. Одоо enter даръя. Enter биш F5 дараад энэ дээр ихтэй би нэг юм бичиж console log
key down key code тэгээд console log гэдэг function маань бас нэгээс олон аргумент авч болно. Таслал тавиа авчих юм бол араас нь зай аваад эдгэрийг принтерчдэг байгаа. Одоо би яг түрнийхтэйгээ бодыг хаан чамаг маусаа дараад одоо keyboard-д дарна. Дээшээ дарангууд 38, доошоо дарангууд 40, баруун тишээ дарангууд 39, зүүн тишээ дарангууд 37 гэж байна. Зүүн тишээ бол ерөнхийдөө 37, 38, 39, 40 одоо таарыг харж байгаа. Зүүн тишээ дарах юм бол би одоо эднийг гэлээр хийж агаад зүүн тишээ дараад зүүн бол биш энэ зүүн тишээ дарахад одоо энэ юу ч ярихгүй. Яг тэр би консоль дээрээ дарсан. Focus нь одоо консоль дээр байгаа. Тэгвэл би энэ DOM дээрээ одоо маусаа дарна гэсэн үг. Focus. Одоо энэ браузер маань л DOM object-ын дээр маусаа фокусцсан байгаа. Тэгээ би одоо дарна. Зүүн тишээ дарангууд 37, дээшээ дарангууд 38, баруун тишээ дарангууд 39, доошоо дарангууд 40. Зүүнээсээ ингээд нар зүг тойрцсон тойрог байна гэж ойлгож байна. 37, 38, 39, 40. Одоо энэ маань болохоор new keyboard events DOM энэний key down гэдэг properties байгаа. Ингээ object тэрний property дээр нь event key code тэнцүү true. Одоо тэр товчлуурын кодын property үсгээд property гэдэг маань энэ энэ нэгтээ арай өөр харагдаж байгаа. Энийг би бас заах хэрэгтэй байна энд. Үнэн нь болохоор бид нар property одоо ямар нэгэн method property гэж нэг болохоор data-нуудыг хэлээд байгаа. Тэгээд одоо энэ object-нд байгаа keyboard энэ event гэдэг object маань түрүүн дотроо key code гэдэг property-тэй байгаа. Энэ property руу хандахдаа бид нэр дөрвөлжин биш энэ цэг давж одоо хандж исэн. Түүнээс одоо оронд нь бас variable гэж болно. Variable гэдэг нь болохоор одоо би энд ямар нэгэн key нэг my property гэдэг my property into my data гэж. Тэгээд одоо new одоо энэ keyboard event-ийнхаа my property into my data. Одоо ингээд бид нэр энэ property-г бол үүсгэж болно. Тэгэхгүйгээр бид нэр бас string pass-аж болдог. Тэр string нь юу вэ гэх юм бол одоо энд my property энэ болохоор my variable гэж. My variable. Тэр variable нь одоо би энэ дөрвөлжин алтан дотор пассалдаг. Дөрвөлжин алтан дотор би одоо variable пасна гэсэн my variable. My variable гэдэг нь string. Тэгээд энэ string маань одоо энэ property болно гэсэн үг. My property гэдэг my data. Энийг би одоо энд кодон дээр бичиж үзсэн дээр баг. Энд би my variable obj гэсэн obj sig property гэсэн data гэж зүгээр data гэсэн my data. Одоо би obj гэдэг object харангуй дотор нь data гэдэг property гэдэг my data гэдэг одоо дотор нь string байгаа. Тэгвэл энэ data гэдэг одоо property маань одоо жишээлбэл ийм бас байж болдог. Дөрвөлжин алтан дотор data. Энэ болохоор string пассаж байгаа. Энд болохоор би string биш. Одоо зүгээр бичиж байгаа л энд бол би string-ээр одоо property-г авч яана гэсэн my одоо obj гэдэг data. Яг ингэ бичсэнтэй бол адилхан. Ингээд гэхдээ энэ бол string. Тэгмүүд энэ string болж байгаа гэдэг нь энэ маань өөр variable гэж болно. My var тэнцүү data. Data гэдэг string. Тэнгүүд одоо obj дөрвөлжин алтан дотор my variable. My var. Тэнгүүд my var гэдэг нь болохоор my var гэдэг нь болохоор data гэдэг string. Тэнгүүд бид нэр энэ дөрвөлжин алтан дотор string пасслаад property-г өгч болно гэсэн. Тэнгүүд би одоо энд object гэдэг дотор би яг одоо ижлэгэн зүйлийг бол энд хийж байна. Энд болохоор бид нэр хов олсон object үсгсэн. Down keys гэдэг. Down keys-ийн одоо property нь бол key code гэдэг. Энэ нь болохоор variable. Энэ нь одоо яг хэд ч үеж болно гэсэн бидний дарсан товчлооноос хамаарат. Тэгээд би console log тэгээд энэ object-ийг дараа нь принтер чараа. Ямар нэгэн товчлоор дарсныхаа дараа
Одоо би DOM дээр маусаа дараад одоо body хэсэгт нь дарсан хаан чамаагүй дараад одоо би keyboard-ны хойд зүүн тишээ дарна. Тэнгүүд одоо зүүн тишээ гэдэг маань 37 байсан. Тэгэд энэ object маань одоо assign хийж байна гэсэн үг. Энэ одоо event key code гэдэг маань 37 зүүн тишээ дарангууд зүүн тишүүрийн 37. Тэнгүүд одоо энэ object-ны property нь 37 гэдэг property нь true гэдэг утгатай шүү гэж. Одоо би энэ дээр дахиад DOM дээр дарж аваад дээшээ даръя. Тэнгүүд одоо энэ маань өөрчлөгдөж байгаа. 37 true, 38 true, баруун тишээ даръя. 39 true, доош дарангууд 40 true. Одоо ингээд бидний бүх дарсан товчлууруудыг одоо хадгалж байна. Гэхдээ нэг юм энд буруу болоод байгаа анзаарж байгаа бол товчлуураар дарчаад буцаагаад авангууд энэ маань false болох хэвээр. Яг тэр энэ variable нэр маань энэ object маань болохоор down case гэж байгаа. Зөвхөн дарагдсан товчлууруудыг хадгална. Авчихсан байхад энэ маань буцаад false болох хэвээр. Тэр маань болохоор яг адилхан. Энийг copy дот. On key up гэдэг function. Одоо энэ DOM элементнийхаа on key up гэдэг дээр бид нэр энэ function өгөөд энэ маань болохоор keyboard авангууд энэ function маань дуудагдана. Event гэдэг object цаанаас ирнэ. Тэр event гэдэг object-ийг key go гэдэг нь болохоор бидний аль товчлуурыг авсан бэ гэдэг. Одоо аль товчлуурыг дарж агаад буруугаа авсан бэ гэдэг. Одоо би яг энэ тохиолдолд хоёр газар дарсан байж болно. Энийн авангууд энэ авсан товчлуурын энэ нь дараас дэвээр байгаа. Энэ авсан товчлуурын key code маань бол ирнэ гэсэн үг. Тэнгүүд би тэрнийг буцаагаад false болгоё. False. Одоо яач сарай. Энд дээр би юу жарах вэ? Тийм. Ингэж болно. За зөв яаж яах вэ? Би хараад байгаа ингээд. Loop гэдэг зүйлийг заагаагүй байгаа учраас бид нэг юм үзүүлж байгаа болоод байна. Game loop гэдэг зүйлийг заах болно. Ерөнхийдөө бол цаг болцсон юм байна. Өнөөдрийн бидний баг хичээл маань ерөнхийдөө бол баг одоо ингээд дуусах болж байна. Бид нэр бол өнөөдөр энэ keyboard events гэдэг классыг нэмж өчсөн. Энэ маань болохоор одоо бидний аль товчлуурыг дарсан бэ гэдгийг бол энэ function маань бол одоо мэддэг болчихсон. Тэгээд бид нэр дараа нь кодн дээр ашиглахдаа одоо жишээлбэл if одоо бидний хөлөг дотор байлаа гэж бодоход энэ keyboard events энэ object маань is key down function-ийн нэр зүг билүү. Is down. Is key down. Энийг нэрийг ингэж өөрчлөөд дараа нь энэ методд дуудана. Энэ дээр бид нэр одоо 37 ч гэдэг юм уу тэр дарсан товчлуурынхаа одоо товчлуурынхаа key code-ыг паслаад тэгээд тэр товчлуур энэ маань дарагдсан байх юм бол одоо энэ маань return true гэдэг утгыг бол агуулна. Return true гэдэг бид нарт буцааж өгнө гэсэн үг. Тэгээд бид нар энэ дотор дарагдсан бол одоо тэрнийхээ кодыг бол энэ кодууд маань ажиллана. Тэгээд дарагдаагүй бол яг ч одоо бид нэр log параметр удирдах одоо боломжтой болж байна гэсэн үг. Дараа нь параметртай. Тэгээд ерөнхийдөө бол одоо бидний keyboard гэдэг is key down гэдэг function маань бичигдсэн энэ маань одоо болцсон constructor function маань одоо аль DOM элемент тэр pass элементний тэр pass элементийн дотор одоо дарсан товчлууруудыг бол энэ одоо энэ юм дотор хадгалж байгаа. Дараа нь бид нэр энэ методд дуудаад тэр key code-ороо тэр товчлуурыг дарсан үгийг бид нэр энүүгээрээ шалгачнаа гэсэн үг. Тэгээд үүгээр өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Өнөөдрийн хичээлээр би DOM гэдэг зүйлийг маш товчхон хурдан ярьлаа. Түүнээс DOM гэдэг нь үндсэндээ бол өөрөө бол бүтнээрийн заана гэх юм бол өөрөө тусдаа плейлист болохоор том сэдв. Энэ ерөнхийдөө веб девелоперуудад бол веб девелопер болох гэж байгаа фронт энд девелоперууд бол ерөнхийдөө сурах бол хичээл гэсэн үг. DOM. Тэгээд тэдгээр хүмүүс бол өөрсдөө одоо намайг хичээлийг заахыг хүлээх чадахгүй гэх юм бол одоо DOM MDN DOM гэдэг одоо Mozilla Developers Network гэдэг documentation-уудыг бол харж олно. Энд бол одоо бүх DOM элементүүдийн яаж ашиглах function яриа бүх юмуд нь энд байгаа. Тэгээд бид нэр тэр DOM элементний өндөр бол event гэдэг зүйлийг бол ашигласан. Key events одоо key down гэдэг энэ маань одоо DOM элемент нь анх бол эхлэхдээ одоо энэ жишээл цагаан дээр харъя.
Одоо энэ Mozilla-гийн хуудсанд бол энэ бол Mozilla-гийн одоо DOM элементүүд харагдаж байна. Консоль руу н ороод document on key down. Нөл. Тэгэнгүүт одоо бидний бичиж байгаа энэ параметрын одоо тав руу ороод document on key down гарангууд бидний бичсэн function байгаа custom function. Энэ маань болохоор бид нэр бол энэ document object дотор keyboard-ны аль нэг юм дарахад бид нэр одоо үснээр параметрлах боломжтой болж байна гэсэн үг. Бидний тоглоомд бол одоо keyboard handle бол чухал. Тэгээд энэ болохоор бидний game engine-ийн бол одоо бидний хамгийн анхны event одоо бүх одоо энэ параметр дотор event гэдэг зүйл байгаа. DOM ambient events. Энэ бол одоо Mozilla-гийн одоо event documentation зарагдаж байна. JavaScript. Энэ маань одоо яг web-ийн яг стандарт одоо яг өнөөдрийн яг стандарт. Тэг бүх одоо web-ийн DOM object-ын дотор энэ бол related topics-ингүүд хажуудалд нь document object model гэж хэлсэн байна. Энэ маань event гэдэг маань энд юу гэдэг вэ гэнгүүт DOM object-тэй одоо холбож өгөх хэрэглэгчд маань одоо энэ DOM object-тэй холбож өгөх function-уудаа энд одоо ашигланаа гэдэг. DOM object гэдэг маань болохоор бидний энэ одоо бичсэн одоо энэ web-ийн элементүүд байгаа. Тэр элементүүд гэдэг маань болохоор энэ товчлуур, button, видео одоо юу гэдэг энэ link нэг энэ DOM дотор байгаа бүх элементүүд. Энэ элементүүдийг болохоор бидний бичсэн JavaScript кодтой холбогддог зүйл нь болохоор DOM object. Тэгэд DOM маань болохоор keyboard event-тэй үйлдлийн системт. Ерөнхийдөө бол тэр DOM гэдэг маань event гэдэг маань энэ үйлдлийн системт холбож байгаа. Үйлдлийн систем маань одоо энэ яг keyboard-ны аль товчлууд дарагдж байгаа хийж байгаа гэдэг маань хамгийн ихдээ үйлдлийн систем дээр одоо мэдэгдэж байгаа. Сигнал болж очино. Тэнгүүд үйлдлийн систем маань бол одоо энэ браузер маань бол одоо Google Chrome одоо энд ашиглаж байна. Энэ ашиглаж байгаа энэ Chrome гэдэг браузер маань бол одоо Windows үйлдлийн систем рүү хандаж Windows event object-ыг ашиглаад одоо key event object-ыг авчиж байгаа. Тэнгүүдээ тэрнийг бидний бичсэн JavaScript-тэй холбохдоо энэ event гэдэг object-ээр холбогдог. Тэнгүүд бид нэр энэ event гэдэг object-наас нь одоо key code гэдэг property-г нь уншаад key code гэдэг нь болохоор яг дарсан товчлуурын код. Тэгээд энэ on key down гэдэг нь болохоор одоо keyboard дарахад энэ элементэн дотор элемент дарахад энэ function маань DOM маань бол дуудаад өгчнө. Тэгээд тэр товчлуураа урууга буцаа авангууд on key up гэдэг function маань дуудаад өгчнө. Тэнгүүд дотор нь одоо бид